За өнгөрсөн хоногийн хугацаанд угаарын хийн дуудал хэс болсон. Хоёр өрхийн хоёр хүүхэд, хоёр том хүүхэд. Баяр зүрх, Сонгон хайрхан зүрхт. Хоёр дуудлагаар дөрвөн иргэнд эмчилгээ за гэрээ зөвлөж өгч өсөө. За өмнө нь эмнэлэг төвтөн эмчлүүлж байсан иргэн бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байгаа. Одоогоор эмнэлэгт төвтөн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Яндангийнхаа хаалтыг сойлтуурыг хаалттай хонсон. За үнс нурам ихтэй зуухаа цэвэрлдэггүй, үнсийнхээ цавыг цэвэрлдэггүй. За зуух яндангийн хооронд онхорхоо цоохоотой ийм нөхцөл байдал их байна. Үүнээс үүдэн угаацч байна гэсэн ийм өршсөн нөхцөл байдал бол түгээмэл байна. Тийм учраас мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа, байнга өгч байгаа, гар утсаар өгч байгаа энэ зөвлөмжийг ард иргэд маань сайтар дагж мөрдөх хэрэгтэй байна. 70-11 49 тэг гэж утсаар бүх төрлийн галгааны зөвлөмжийг эдгээр хүмүүс өгч байгаа, үйлчилж байгаа. Шаардлагатай тохиолдолд очиж гэрт нь очиж одоо зөвлөмж өгч байгаа. Ийм үйлчлэгийг эхлүүлсэн байгаа. За нийслэлийн онцгой комиссийн орлогч даргын шийдвэрээр төвийн 6 дурагт 29-30-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулсан. За дүнг нэгтгэж өнөөдөр дүүргүүдийн онцгой комиссаар хэлцэнэ. За өмнө нь бид нэр шахмал түлшний хэрэглээ фишн зурхны галгааны заавар зөвлөмжийг гэр хорооллын өрхийн 220 мянган өрхөд нийслэл дүүргийн төрийн албаагч хороодын сайн дурын ажилтнууд хүргэж ажилласан байна. За энэ ажлыг энэ сарын 3-ны хүртэл дахиж зохион байгуулахар болсон байгаа. Нийслэл дүүрэг төрийн албан хаагчид хэсгийн хороодын ажилтнууд айл өрхүүдээр дахин очиж ажиллана. За иргэд маань одоо аль болохоор та бүхний төлөө ажиллаж байгаа энэ төрийн албан хаагчдын ажлыг хүндэтгэж төвчээртэй хүлээцтэй хандаж хаалга үүдээ бас тайлж өөрсдийн төлөө Хутаагүй Улаанбаатарын төлөө бас бүх нийтийн төлөө үйл хэрэг гэж хүлээж авч мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг бас биелүүлж ажиллаарай гэж ард иргэдийн түүхийн нүрс хэрэглэхгүй байх. За мөн зөвшөөрөлгүй бол түүхийн нүрс Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байх. Ийм сэргэлжлүүлгийг удаадараа өгсөний үр дүнд бас өнгөрсөн шөнө хаан дүүргийн үлзийд 2 5 толгой гүнд моронгийн даваа эмээл налаа үлзийт гэсэн нийт 7 төвчөнд 1334 автомашин хэн шалгалтыг хэд түүхийн нүрс зөвшөөрлгүйгээр нэвтрүүлсэн тохиолдолд анх удаага илэрсэнгүй. Тийм болохоор бид бүгдийн хэд мэдээлэлээр өгж байгаа мэдээлэл та бүхэн бас авч хэрэгтэй түгээж байгаа ажлын үр дүн бас гарч эхэлж байна гэдгийг бас хэлмээр байна. Энэ бол манай иргэд маань бас хариуцлагатай иргэд маань бас хийж байгаа ажлыг дэмжиж байгааг энийг илэрлээ гэдгийг үзэж байна.